Ахуй хүрээнд бага насны хүүхдийг бэртэж гэмтгэхээс сэргийлцгээе. Эртээ хурц үзүүртэй хутга хайч зэрэг зүйлсийг цоочтой шургуулах шүүгээнд хүүхэд хүрэхээргүй газар хадгалаарай. Шилэн лоохыг бага насны хүүхэд хүрэхээргүй газарт тавьж хэвшин хүүхдийн тоглох газарт хагарсан шил хог хаягдлыг бүү байлгаарай. Хэрэв таны хүүхэд ахуй хүрээнд бэртэж гэмтэн цус гарч байгаа бол хөвөн самбай биенд цэвэр давуугаар шархны амыг боож хаан цусыг тогтооно. Цус их хэмжээгээр гарч байвал сайн боож цусыг тогтоох ба хөл гараас нь цус гарч байвал зүрхэнд ойр хэсгийг боож хориг тавина. Ингээд эмчит хандах хэрэгтэй. Шил хадаасанд хатгуулсан тохиолдолд хит гүнзгий орсон хадаас шилийг нь сугалж авах гэж яарах хэрэггүй, харин эмнэлгийн байгууллагт хандаарай. Яс сугарах үе мултарсан бол өвчтөе хэсгийн үеийг хөдөлгөөнгүй болгохын тулд нэн даруй чиг тавьж бон эмнэлэгт хандаарай. Бага насны хүүхдийг ахуй хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлцгээе.